That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш Зүүн Азийн аюулгүй байдлын асуудалд бол томоохон сорилт тулгарч эхлээд байна. За энэ бол мэдээч хэрэг бүгд найрамдах Хятад ард улс болон Япон хоёрын хооронд үүсээд буй одоо энэ хурцдмал байдалтай бол холбоотой. За тэгэхээр Хятад болон Японы хооронд үүсээд буй энэ нөхцөл байдал энэ маргаан нь за хоёр улсын хооронд өрнөдөг одоо ердийн нэгэн жижиг хэмжээний маргаан бол огтосоо биш. Харин энэ маргаан нь бол цаашлаад улам бүр өргөжсөөр за бүс нутгийн хүчний тэнцвэрийг дахин шинээр тодорхойлох үс хэмжээнд бол хүргэж мэдэх ийм том хэмжээний маргаан болж магадгүй байгаа талаар за олон улсын геополитикийн шинжээчд бол үзэж байгаа юм а. За маш товчхондоо бол Японы ерөнхий сайд Санао Такаичи 11-р сарын 7-ны өдөр болсон Японы парламентын чуулган дээр Хятад улс хэрв Тайванд хавдвал Япон улс цэрэг зэвсгээ ашиглах болно гэсэн утгатай ийм мэдэгдэл хийсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд Япон улс ялагдаж тухайн үеэс эхлэн баримталж ирсэн стратегийн өөрсдийн байр сууриас Япон улс бүрэн ухарч байгаагийн хамгийн том илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл Япон улс зэвсгэлийн араас дахин хөөцөлдөж шаардлагатай бол бүгд найрамдах Хятад ард улстай зэвсэг зөрүүлнэ гэсэн утгатай гэж шууд ойлгоход болно. За ингээд хоёр орны харилцаа шууд муудаж эхэлсэн. Хятадын зүгээс Япон улсыг бүс нутгийн аюулгүй байдалд занлахийвч байна. Мөн Тайван бол Хятадын улаан шугам. Иймд Япон оролцох ямар ч боломжгүй гэх мэтээр мэдэгдэл хийж, бүр цаашлаад энэ асуудлаар Япон улсыг бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс нэгдсэн үндэсний байгууллагад хүртэл гомдол гаргах асуудал хэдийнэ яригадад эхэлсэн байгаа. За мөн хоёр орны эдийн засгийн харилцаа эрс муудаж эхэлсэн. Тухайлбал Хятадын зүгээс Японы зарим бараа бүтээгдэхүүнүүд болон соёлын контентууд дээр хориг тавьж, өөрийн улсын иргэдийг Японд зорчихгүй байх уриалга гаргаж, цаашлаад далай тэнгист хүртэл хоёр улсын иргэн харуулын хөлөг онгоцнууд удаадараа нэг нэгнийхэн хэлийг зөрчсөн тохиолдлууд гарсан. Тайваны ард нь өөрөө Зүүн Азийн хүчний тэнцвэрийн төв зэг гарцаа байхгүй мөн Хятад улс ямар нэгэн аргаар Тайваныг эзлэхийг, Тайваныг нэгтгэхийг ил тодор мэдэгддэг боловч зэвсгийн хүчээр нэгтгэх гэвээс энэ асуудалд Америк нэгдсэн улс болон Япон улсууд ч мөн гарцаа байхгүй оролцох нь үнэ. Иймээс энэ маргаан нь хоёр орны хоорондын маргаан гэхээсээ илүүтэйгээр номхон далайн худалдааны шугам цаашлаад дэлхийн нийтийн электрон барааны нийлүүлэлтийн сүлжээний хямрал Америк Хятадын хоорондын худалдааны дан геополитикийн өрсөлдөөн гэх мэтээр маш олон үр дагавруудыг гаргаж олон салбарт хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой. Энэ бүх өрсөлдөөн өөрчлөлт хурцдмал байдал нь Зүүн Азийн нутагт орших манай улсын стратегийн орон зайдаж гэсэн цаашлаад дамаараа нөлөөлөх боломжтой ийм асуудал юм. Манай хамтран ажиллагч байгууллага болох завтраг нь хууль зүйн товч байгаа та бүхэндээ танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. 2025 оны 11-р сарын 16-ны өдөр Катарын Аль Жазира агентлагт бүгд найрамдах Хятад ард улсын иргэн хамгаалалтын усан онгоцнууд Японы Сенкаку ард орчимд нэвтэрсэн талаар мэдээлэл гарав. Энэ бол Японы ерөнхий сайд Санао Такаичи бүгд найрамдах Хятад ард улсын эсрэг мэдэгдэл хийсний дараагаар хэд зөрчсөн анхны тохиолдол болов. Япон улсын хувьд дайны дараах үндсэн хуулийн дагуу аливаа олон улсын маргааныг хүчээр шийдвэрлэхийг хориглох заалт оруулж өгсөн байдаг. Япон улс маш удаан хугацаанд буюу 70 жилийн турш ийм үндсэн хуультай явж ирсэн ч 2015 онд Шинзо Абе ерөнхий сайдаар ажиллаж байхдаа уг үндсэн хуулийн заалтыг өөрчилж Япон улс нь тодорхой буюу зайлшгүй нөхцөлд өөрийгөө болон өөрийн улсын эрх ашигыг хамгаалах арга хэмжээ авах эрхийг үндсэн хуулиндаа тусгаж өгсөн. Энэ нь цаагаараа бол Япон улсын газар нутаг гадны улсын шууд хавталхад өртөөгүй байсан ч Япон улсын эрх ашиг хөндөгдөн гэж үзсэн тохиолдолд цэрэг зэвсэг ашиглах боломжтой гэсэн утгатай. Харин бүгд найрамдах Хятад ард улсын коммунист намын хувьд коммунист нам Тайваныг Хятадын нэг муж хэмээн зарладаг. Мөн Тайван тайван замаар нэгдэхгүй бол хүч хэрэглэн нэгтгэн гэдгээч коммунист нам дэлхийн нийтэд ил тодор мэдэгддэг. Мэдээч хэрэг Тайваны эрх баригчид Хятадын энэхүү байр суурьнд эсрэг байр суурьтай байдаг. Ер нь үнэн гэвэл Тайваныг Хятад улс зэвсгийн хүчээр нэгтгэхээр дайралт хийсэн тохиолдолд уг мөргөлдөөн нь бүс нутгийг хамарсан мөргөлдөөн.
цаашлаад бүр дэлхийн нийтийг хамарсан мөргөлдөөнд хүргэх маш өндөр эрсдэлтэй. Харин Японы ерөнхий сайд Санао Такаичигийн хувьд тэрээр Тайваны нөхцөл байдал маш ноцтой хэмжээнд хүрсэн тул Япон улс хамгийн муу хувилбарыг хүртэх тооцоолж болсошгүй аюулд бэлэн байх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм а. Санао Такаичигийн хувьд Хятад улс хэрв Тайванд халт бол уг халдлах нь цаашлаад Япон улсын оршин тогтнолт аюул учруулна гэж үзэж байгаа. Учир нь Японы хамгийн ойрын арал нь Тайваны гол арлаас ердөө 110 км-ийн зайд оршдог. Тэгвэл Японы ерөнхий сайдын энэхүү болгоомжилсан мэдээллийг Бээжингийн эрх баригчид шууд цэргийн сүрдүүлэг хэмээн үзэж Японы эсрэг боломжтой бүх хариу арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхлээд байна. Бид бүхэн буфер улс гэх ойлголтын талаар маш сайн мэднэ. Хоёр их гүрэн шууд өөр хоорондоо хэвлэхгүй тулд дундын буфер бүсийг бий болгодог. Тэгвэл энэ буфер бүс нь зөвхөн хуурай газарт бус далаа тэнгист хүртэл оршдог. Үүний хамгийн том нотолгоо нь Тайван юм. Тайван бол Япон болон Хятадын хоорондын буфер бүс. Иймээс хэрэв Тайван Хятадын талд шилжвэл Хятадын айрам Японы өмнөд арлууд руу чөлөөтэй нэвтрэх геополитикийн үе таалга нэгдэн гэсэн үг. Энэ бол Японы үндэсний аюулгүй байдлын асуудлыг шууд шулуун замаар хөндөж болох үец цоорхой орон зай юм. Товчхондоо бол Тайван бол Хятадын зэвсэгт хүчин Японы хэвээр тулж ирэх боломж олох нь. Мөн өөр нэгэн маш чухал шалтгаан нь Япон улсын худалдааны асуудал юм. Япон бол арлын улс учраас тус улсын олон улсын худалдааны 90% нь зөвхөн далаа тэнгисээр дамжин хийгддэг. Иймээс хэрэв Хятадууд Тайваныг хянаж эхэлбэл Хятадын зүгээс Тайваны арлын ойролцоох усан замуудыг цэргийн зориулалтаар ашиглаж үр дүнд нь Японы худалдааны замууд хаагдаж Японы эрчим хүчний импортын маршрут ялгаагүй хаагдах маш өндөр эрсдэлтэй. Япон улсад газрын тос, байгалийн хий, түүхийн эдийн нийлүүлэлтийн маш том асуудал үүсэж тойруу маршрутаар маш их цаг хугацаа болон нэмэлт хөрөнгө мөнгөний зардал гарах эрсдэлтэй. Тэгвэл улам цаашаа давшруулан харвал Япон нь Америк нэгдсэн улсын холбоотон Америк нэгдсэн улсын зүүн Аз дахь хамгийн гол эрх ашиг нь Тайваныг Хятадын мэдэлд өгөхгүй байх явдалд оршдог. Америк нэгдсэн улсын энэ зорилго нь Японы эрх ашигтайч гэсэн нийцэж байгаа. Япончууд өөрсдийн аюулгүй байдлын үүднээс Тайваныг дундын буфер байлгахыг хүсэж байгаа бол Америк нэгдсэн улс бүр илүү том шалтгаантай. Америкийн хувьд Тайван буюу Чан Кайшигийн байгуулсан энэхүү арал улс нь их газрын хятадуудын хууль ёсны төрийг залгамжлах хамгийн гол эрх бүхий субъект гэж үздэг. Энэ ч утгаараа хэрэв хизээ нэгэн цагт Хятадын коммунист нам хүчээ автаж эхэлбэл их газрын Хятадын төр засгийг Тайваны засаг захиргаа залгамжлах хууль ёсны эрхтэй болно гэсэн үг. Иймээс Тайван бол Америк нэгдсэн улсын хувьд асар том хожлын тотог хөзөр юм. Харин Хятадууд Тайваныг эзэлсэн тохиолдолд Америк нэгдсэн улс дан ганц хожлын хөзрөө алдаад зогсохгүй зүүн өмнөд Аз дахь нөлөөгөө шууд алдах эрсдэлтэй. Тайваныг бүгд найрамдах Хятад ард улс өөртөө нэгтгэснээр Хятадууд Индо номхон далайн бүс нутагт тэнгисийн цэргийн баазуудтай бодж Японы үндэсний аюулгүй байдлын бүх бодлогуудыг үгүй хийж таарна. Мөн Америк нэгдсэн улсын нөлөө тухайн бүс нутагт буурна. Иймээс Тайван Хятад нэгдсэн тохиолдолд ялангуяа Япон улсын хувьд эдийн засгийн болон цэргийн газар зүүн геополитикийн гэсэн ийм дөрвөн салбарт бүрэн ялагдах хүлээн гэсэн үг. Reuters агентлагийн 11-р сарын 22-ны өдрийн нийтлэлд бүгд найрамдах Хятад ард улс нь үүсэт буй нөхцөл байдалтай холбоотойгоор Японы маргааныг нэгдсэн үндэсний байгууллагад хөргүүлснэ гэх гарчигтай ийм нийтлэл гарсан. Үүнээс харуул бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс Японы эсрэг арга хэмжээ авахулахаар нэгдсэн үндэсний байгууллагад хүртэл шахалт өгөх нь тодорхой болоод байна. Энэ бол нэг хэлбэрийн дипломатад дарамт шахалт гэж хэлж болно. Гэхдээ Хятадын талаас өөрсдөө хэдийнэ Японы эсрэг арга хэмжээ аваад эхэлчихсэн байгаа. Энэ талаар Америк нэгдсэн улсын Time сэтгүүл 11-р сарын 24-ний өдөр маш тодорхой нийтлэл бичсэн. Тодорхойлбол Хятадын зүгээс Японы далайн загас сагнуурын салбараас эхлээд pop соёл хүртэлх хэд хэдэн салбарт эдийн засгийн дарамт үүсгэж эхлээд байна. Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс эхний ээлжинд Японы далайн бүтээгдэхүүнүүдийн импортын салбарт хэсэгчилсэн хориг тавиад байгаа. Түүнчлэн Бээжинд тоглолтоо хийх гэж байсан Японы хэд хэдэн уран бүтээлчдийн тоглолтуудыг гинтийн байдлаар хойшлуулад байна. Мөн Японы хоёрч киноны Хятад дахь нээлтийг тодорхойгүй хугацаагаар мөн тодорхойгүй шалтгаанаар хойшлуулад байгаа. Энэ бүхэн мэдээж хэрэг Японы ерөнхий сайд Санао Такаичигийн мэдэгдэлтэй шууд холбоотой гэдгийг цаагаараа бүх нийтээрээ ойлгож байгаа. Гэхдээ энэ бүхнээс илүү чухал асуудал нь
Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс иргэдээ Япон улсад зорчихгүй байх, Япон руу аялахгүй байх уриалга гаргасан явдал юм. Үүний үр дүнд Bloomberg агентлагийн мэдээлснээр бол эх 12 дугаар сард нийт 1.4 сая орчим хятад жуулчид Японд аялах төлөвлөгөөтэй байсан ч тэдний 30 орчим хувь нь аяллаа цуцалсан болох нь тодорхой болоод байна. Хятадын засгийн газрын зүгээс Япон руу аялах гэж тийз авсан иргэд тийзэн цуцалсан тохиолдолд нөхөн олгорыг бүтнээр нь олгох боломжоор хангаж мөн Япон руу хийх нислэгийн тоог эрс бууруулах зэрэг арга замуудыг ашиглаж байна. Жуулчлалын урсгал буурч эхэлснээс болоод Японы тал 1.2 тэрбум орчим долларын орлогоо алдах бөгөөд магадгүй нөхцөл байдал цаашид улам даамжирч бүр мөсөн аялал жуулчлалын хориг тавьбал Японы тал нийтдээ 10 орчим тэрбум долларын орлогоо тасалдуулах эрсдэл үүсэт байна. Гэхдээ одоогийн байдлаар бүх давуу тал Хятадын талд байгаа. Үүний хамгийн том баталгаа бол газрын ховор элементийн нийлүүлэлтийн салбар юм. Газрын ховор элементүүд бол Хятадын хамгийн хүчтэй хүзэр мөн боловч одоогоор нөхцөл байдал арай ч Япон руу газрын ховор гаргахгүй хэмжээндээ тулжхаагүй байна. Бүгд найрамдах Хятад ард улс нь дэлхийн нийтийн газрын ховор элементийн бүхэл бүтэн нийлүүлэлт болон үйлдвэрлэлийн гинжин хэсгийг өөрийн хяналтанд байлгадаг улс. Газрын ховрын салбарт тоглолт хийх гэж байгаа улсын хувьд Хятадыг тойрон гарах ямар ч боломжгүй. Мөн газрын ховор гэдэг нь энэ цаг үед улс төр болон эдийн засгийг хоёуланг нь хавсарсан хэрэгсэл болоод байгаа. Гэхдээ нөхцөл байдал цаашид хүндэрсэн тохиолдолд Хятадын зүгээс хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар Японд газрын ховор нийлүүлэхээ зогсоох эрсдэлтэй. Ингэсэн тохиолдолд Японы автомашины салбар тэр чигтээ, электрон барааны салбар мөн тэр чигтээ цаашлаад батлан хамгаалахын салбарыг бүхэлд нь хамарсан маш хүчтэй цохилт бий болох болно. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд 2010 онд Сенкаку ардтай холбоотой хэвлийн маргаан дэгдэж Хятадын загас агнуурын багийнхныг Японы тал баривчилсны дараагаар Хятадын зүгээс Японд газрын ховор нийлүүлэхээ зогсоож байсан түүхтэй. 2010 онд Японы газрын ховрын 90% дан ганц Хятадаас хамааралтай байв. Тухайн үеийн хориг нь Япон улсад маш аимшигтай хор хохирол учруулж байсан тул Япон нь тухайн цагаас эхлээд газрын ховрын салбарт Хятадаас хараат байдлаа багасгах бодлого баримталж эхэлсэн. Энэ ч утгаараа өнөөдөр Япон улс нь газрын ховрын хэрэглээнийх нийт 40%-ийг өөр бусад 3 дахь улсуудаас худалдан авч харин 60%-ийг өнөөдрийг хүртэл бүгд найрамдах Хятад ард улсаас авсаар байна. Хэдийгээр хамаарлан бууруулж чадсан боловч Хятад улс өнөөдөр ч ялгаагүй Японы эдийн засгийг бүхэлд нь хямраахад хангалттай хүчтэй хэвээр байгаа. Гэхдээ энэ удаа Хятадууд Японы эсрэг бас яг хүчтэйгээр газрын ховрын хориг тавьж чадах уу гэдг нь эргэлзээтэй. Учир нь саяхан Америкийн Дональд Трамп болон Ши Жинпин нарын уулзалтын үеэр Трамп бүгд найрамдах Хятад ард улсыг газрын ховор элементийн олон улсын экспортыг хэд дангаараа хянаж байна хэмээн маш хүчтэй шүүмжилсэн. Трампын уг шүүмжлэлийг аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бараг бүхий л улс орнууд дуу нэгтээ хүлээн зөвшөөрөв. Иймээс энэ цаг мөчид Ши Жинпин газрын ховор элементийг Японы эсрэг эдийн засгийн зэвсэг болгон ашиглавал аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсуудын Хятадд итгэх итгэл буурч хамтын хүчээр Хятадыг уг тоглоомноос түлхэх арга хэмжээ авч эхлэх магадлалтай. Мэдээж бүх нийтээрээ Хятадаас хамааралтай байгаа байдлаа бууруулахыг зориж эхэлнэ. Ингээд Хятадын газрын ховрын хориг нь айжмдаа Хятадын эсрэг эргэх боломжтой болон хувирах юм. Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар дэлхийн номер 1 ургамлын гаралтай эм үйлдвэрлэгч Himalaya брендийн Tentix Royal хэмээх бүтээгдэхүүн маань хамтран ажиллаж байна. Энд харагдаж буй бүтээгдэхүүн маань эрчүүдийн эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг бол нэмэгдүүлж, цаашлаад эрчүүдийн эрч хүч болон цусны эргэлтийг нэмэгдүүлснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах ийм үйлчилгээтэй ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн байгаа юм а. Хамгийн сонирхолтой нь Японы нийгэмд ерөнхий сайд Санао Такаичигийн нэр хүнд тасралтгүй өссөөр байна. Хятадын зүгээс Японы эсрэг арга хэмжээ авах бүрт Санао Такаичигийн нэр хүнд өсөж байгаа нь нотлогдсон. Японы Кёдо агентлагийн 11-р сарын 16-ны өдөр явуулсан судалгааны үр дүнд олон нийтийн 69.9% нь Такаичигийн засаг захиргааг дэмжсэн гэх дүгнэлт гарав. Энэ нь түүнийг ерөнхий сайдын албыг хашснаас хойш рейтинг нь 5.5 пунктээр өссөн үзүүлэлт юм. Мөн уг судалгаанд оролцсон иргэдийн 48.8% нь Япон улс Тайваныг зэвсгийн хүчээр хамгаалах нь зөв гэж үзэж байгаа бол 44.2% нь эсрэг байр суурьтай байна.
Такайчи хятадын эсрэг хэлсэн үгэндээ уучлалт гуйхгүй байгаа бөгөөд энэ байр сууриа өөрчлөхгүй хэмээн хатуу мэдэгдэл хийсэн нь Такайчигийн нэр хүндийг Японы дотоод нийгэмд өсгөж хүчирхэг лидерийн дүр төрхтэй харагдуулж байна. Мэдээж хэрэг Японы ард иргэд Япон улсын эрх ашигыг хамгаалж буй ерөнхий сайдынхан байр суурийг олонх нь үнэлэх нь тодорхой. Мөн Японы батлан хамгаалахын сайд Шинжиро Койзуми Тайвантай хамгийн ойр байрлах ард дээр пуужингийн бааз нэмж барих болно гэдгийг зарлаад амжив. Япон улс өөрсдийг нь ийхүү хамгаалсан байр суурьтай байгаа тул Тайванч мөн ялгаагүй Японыг дэмжиж бугаан илэрхийлэх үүднээс Тайван дахь Японы хүнсний импортыг бүгд нь хориггүй болгож бүх хязгаарлалтыг цуцлах улс төрийн шийдвэр гаргаад байна. Гэхдээ юу үнэн гэвэл нөхцөл байдал цаашид энэ чигээр эсвэл үүнээс дордох тусам Япон улс асар их эдийн засгийн хохирол амсах нь үнэн. Япон улс хятадын эсрэг байр суурьтай байлаа гэд тэр байр сууриа улсын бодлогын түвшинд хэрэгжүүлнэ гэдэг нэг өөр хэрэг. Байр суурийг бодлого болгохын тулд Япончууд батлан хамгаалахын зардлаа нэмэх шаардлага үүснэ. Батлан хамгаалахын зардлаа нэмнэ гэдэг нь бусад зардлуудаа танах эсвэл татвараа нэмэгдүүлэх гэсэн ийм хоёрхан арга замаар хэрэгжих боломжтой. Иймээс Япон улс цаашид хятадын эсрэг хэр удаан хугацаанд ийм байр суурьтай байх уу гэдг нь тус улсын эдийн засгийн эцсийн хязгаартай шууд холбоотой байх болно. Тэгэхээр манай өнөөдрийн бэлтгэн үргэсэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.